Төрөний гишүүдийн хэлсэн энэ эрүүл мэндийн асуудлууд ариун зээг гишүүний дурдсан осол гэмтэл, хордлого зэрэг бүх асуудлууд бол одоо урьдчилан сэргээлтэй холбоотой. За урьдчилан сэргээлээрээ аваад үзэхээр бид нар өнгөрсөн жил нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуультай болсон. За энэ хуулийн 3.1.11 дээр эрсдэл хүчин зүйлийн тухай заасан байгаа тий. За тэгээд дахиад энэ хууль нь өөрөө жишээлх юм бол хүнсний аюулгүй байдал шим судлалын асуудал 5.1-4 дээр байна. Тэр эмтэй төстэй болимол чинь хүнс гэдэгтээ ингээд дунд нь ингээд орхитоод байгаа. Тэгэхээр миний хувьд бол ийм саналтай байна. Ийм хүнс за мөн осол гэмтэл эрүүл мэндийн асуудлууд яагаад ингээд дахин ингээд дунд нь хаягдаад байгаа гэхээр манайд нийгмийн эрүүл мэндийн нэгдсэн бодлого төлөвлөгөө ер нь цаашдаа яах юм бэ гэдэг зүйл нь гараагүй байна. Энэ дээр юу хийж байгаа вэ гэдгийг илүү өргөн хүрээнд сонсож, байнгын хороон дээр дэд ажлын хэсэг үүсгэж энэ дээр ажилламаар байна. Тэгэх юм бол ингээд аль талдаа холбоо хамааралтай асуудлуудаа оруулаад ямар үйл ажиллагаа хийх юм гэдэг дээр авахгүй бол нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуультай мөртлөө тэр хуулийнхантайгаа уялдсан ажил ерөөсөө явагддаггүй холбогдох сэдвүүд нь тэнд ингээ ирээвэр хураавар хавчуулагдаж явдаг замаар олон хүний эрүүл мэнд зан үйлийн асуудлууд хорхигдож байгаа. Эрүүл мэндийн боловсрал бол нийгмийн эрүүл мэндийн асуудал. Боловсролын хууль эрүүл мэндийн нийгмийн эрүүл мэндийн асуудлыг холбоод үзэхээр дунд нь юу хаягддаг гэж хүүхдүүд хоолоо яаж идэх юм гэдэг асуудал хаягддаг. Өдрийн цаг зохицуулах гэхээр дахиад дунд нь орхигддог. Заавал дунд нь эрүүл сургууль мургуулж хөтөлбөр гаргачиж яригдчихэв. Шүд угаах асуудал яагаад орхигддог гэж нийгмийн эрүүл мэндийн асуудал төвшөнд яригдахгүй байгаа учраас өнөөдөр бид нар ээж аавд нь хүүхдэд нь шүдийг угаахын зааж байна. Ээж аав нь шүдээ угаавал хүүхэд нь шүдээ угаахгүй адилхан шүү дээ. Энд чинь нийгмийн эрүүл мэнд гэхгүй юу? Тэгэхээр нийгмийн эрүүл мэндийн асуудал руу хэдүүлэн анхаарсан ийм дэд ажлын хэсэг үүсгэх боломж байдаг бол үүсгээд энэ дээр тухайлан ажиллая гэсэн ийм саналтай байна. Баярлалаа.